Сайн байцгаана уу хүмүүст үзэгчдээ 7 хоног бүрийн мягмар лав гарагийн 14 цагаас терминалийн студиэс үзэгч та бүхэнд чөлөөт ярилцлага шууд хүрдэг. За өнөөдөр бид нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын дарга мөн агарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Мөнхбаатартай ярилцахаар ирсэн байна. Сайн байна уу? Сайн байна уу? Сайхан орчиж байна уу? Сайхан. За халаалтын улирал буюу 9-р сарын 15-наас 5-р сарын 15-ны хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын агарын бохирдлын талаарх асуудлуудыг хэрчимтэй ярьж байгаа. Гэвч энэ хугацаанаас хойш буюу одоо 100 утааны улирлаа мартчихдаг, асуудлаа мартдаг гэж их шүүмжилдэг. Тэгээ одоо хэдийгээр хавар болсон ч гэсэн Улаанбаатар хотын агарын бохирдлын асуудлыг бас ярих нь зүйтэй. Мөн голлох их сурвалжуудаас шууд тоо баримтыг авъя гэсний үндсэн дээр таныг өнөөдөр бид зочноор урьлаа. За тэгээд энэ жилийн хувьд бол хагас коксжуулсан нүүрсийг Улаанбаатарчууд анх удаа хэрэглээнд нэвтрүүллээ. Тэгээ сайн муу олон шүүмжлэл бөгөөд одоо магтаал зэрэгцээд явж байгаа шиг байна. Яг одоогийн байдлаар нөхцөл байдал ямар байгаа вэ? Мөн саяны өнгөрсөн өвлийг бид юу ямар нөхцөл байдалтай давсан бэ? Сайн мэдээнүүдийг буюу бохирдол буурсан гэдэг үзүүлэлтүүдийг их олон талын их сурвалжаас өгсөн. Гэхдээ энийг хин хэрхэн хаанаас яаж нотлох вэ? Яг одоогийн тоо баримтыг бидэнд танилцуулахгүй юу? За тэгье. За юуны дөрөнд нийт үзэгчтэй энэ өдрийн мэндийг хүргэе. За нийслэл Улаанбаатар хот яг таны хэлсэнчлэн өнгөрсөн галгааны улиралд бид нэр хагас кокс буюу одоо нүүрсийг жигнээд 400-аас 600 градус жигнэхээр нүүрснээс дотроос нь одоо нафта, хий гэх мэтчлэн одоо ийм бодисууд ялгардаг байхгүй юу. Тэгээд тэрнээс хамгийн том ялгардаг бодис нь хүхэр гэдэг бодис маань ялгардаг. Тэгээд энэ хүхэр гэсэн одоо ийм дэгдэмхий гэсэн зүйлүүдийг нь ялгаж аваад бэлэн болсон бүтээгдэхүүнийг бид нэр хагас кокс гэж нэрлэдэг байгаа. Энэ нүүрсийг бол бид нэр одоо өнгөрсөн халаалтын улиралд нийт 366 мянган тонныг бид нэр сая аль өрхүүдтэй борлууллаа. За мөн ахаад өнгөрсөн галгааны улирал дээр бид нэр агарын бохирдлыг бууруулахын тулд Улаанбаатар хотод нийт 2500 орчим байдаг 15-аас 100 кВт-ийн буюу нам дараалтын зуухнууд байдаг. Энэ зуухнууд маань нөгөө сургуулиас арай жижигхэн за 8 нэрийн хүнсний дэлгүүр, дугуй, засвар, за одоо өөр жижиг объектуудыг халаадаг юм зуухнууд байдаг байна шүү дээ. Энээс дээгүүр ахаад 100-аас 4200 кВт-ийн сургууль цэцэрлэг цэргийн анги 20 ангийг халаадаг ахаад 174 ширхэг ийм зуух байдаг. Энэ зуухнуудад бид нэр түүхийн нүрс одоо түлхийг нь хоргилж хоёр ийм үндсэн том ажил хийсний хүрэн дээр агарын бохирдлыг бид нэр нарийн ширхэгдлээ тоосон цар гэж биднээс нэрлэдэг байдаг PM 2.5 тоосон царыг 35 хүртэл хуваар бооруулж чадсан. За нарийн ширхэгдлээ тоосон цар гэдэг маань юу вэ гэхлээр одоо бүр нөгөө бид нар мэддэн шүү дээ, ковидын үеэр нөгөө N95 гэдэг маск байдаг ганцхан тэр нь шүүгддэг. Тэр маань бүр нарийн ширхэгтэй учраас хүний уушиг руу ороод за тэгээд уушигнаас шууд шүүгдэггүйгээр цусны хан руу одоо судас руу ороод цус руу ороод тэгээд бүх өвчний их үүсэр болдог. За энэ нь одоо юу вэ гэхлээр ямар өвчин байдаг вэ гэхлээр нөгөө ургийн эндэгдэл, ургийн гажиг, за магадгүй аутизм, одоо сая нэг хэсэг яриад байсан нөгөө элегний өвчин гэдэг. Гэхдээ тэр элегний өвчин талаар бол нотлогдоогүй л дээ. Гэхдээ ер нь энэ бактери, ханиад, томоо гэдэг бүх өвчний их үүсэр болдог байхгүй. За энийгээ бид нар бол 35 орчим хувиар бол бууруулчихсан. За энийг хаанаас хэн нотлоод байна гэхлээр олон улсын AQI мөн ахаад IQA гэдэг ийм хоёр яг энэ агарын мониторингийн хийдэг open data-гийн энэ вебсайтууд байдаг. За энэ вебсайтууд дээр өнгөрсөн 3 жилийнхтэй харьцуулахад одоо ингээд буучлаа гэд графикаар одоо бүх зүйл маань ил тодол харагддаг. За дээрэс нь Улаанбаатар хот бол UNICEF, за Японы JICA, за UNICEF маань бол хүүхдийн одоо эрхийг хамгаалдаг байгууллага шүү дээ, тийм. За тэгээд Солонгосын байгууллага, за дэлхийн банк зэрэг байгууллагуудтай тус нь энэ судалгаануудыг бол хийлгэж байгаа юм. За эдгээр судалгаанууд бол бүгдээрээ яг энэ одоо агарын бохирдол үнэхээр буусан гэдэг. За нөгөөтэйгөр ахаад агарын бохирдлыг буусна юугаар ахаад бас их тод жишээ гарч ийнэ гэхлээр өмнөх жилүүдэд манай байгууллага дээр ирж байгаа одоо гомдол гадаа одоо утаа ихтэй байна тий нийслэлийн засаг даргын тамгын газар руу мөн засгийн газрын 11 төлөв ирж байгаа гомдлуудыг харахад өнгөрсөн жилийн 1-р сард гэхэд 2хан гомдол ирсэн.
Тэр нь юу вэ гэхлээр хажуу айлд одоо болохгүй юм төлж гинэ л гэдэг гомдол ирсэн. Тэрнээс биш өмнөх жилүүдэд одоо сардаа гэхэд зөвхөн манай байгууллага дээр гэхэд 150 орчим гомдол энэ Улаанбаатар хотын утаа бол одоо маш их байна гэдэг ингэж ирдэг байсан бол энэ жил бол огт байгаагүй гэж бол хэлж болно. Тэгэхээр энийг иргэд манд хүртэл бас тодорхой хэмжээгээр агаарын бохирдол буурсан гэдгийг бол бас энэ өргөдөл гомдлын статистикаас бас шууд бол харж болж байгаа. За гэх мэтчлэн ингээд шинжлэх ухааны талаас нь бид нар одоо судалгаагаа хийгээд ингээд нотлоод явж гэн олон улсын хараат бус олон улсын байгууллагууд нь энийг ингээд буурчлаа гэдэг юм нотолж байна. Тэгэхээр бол хагас кокс гэдэг маань бол үнэхээр үр дүнгээ өгсөн юм байна гэдэг ийм үр дүнд бол бид нар хүрсэн. За одоо харин бид нар ирэх халаалтын улирал буюу 26-аас 27 онд шилжих өвөл одоо бид нэр ахаад энэ агаарынхаа бохирдлыг дахин 30%-аар бууруулахаар ажиллаж байна. Тэгэх юм бол ер нь Улаанбаатар хотын агаарын бохирдол бид нар ер нь олон улсын түвшиндөө ер нь хүрчнэ гэдэг ийм хүлээлттэй байна. За ингээд хүрэхийн тулд би ингээд цааш нь үргэлжлэл ярьчихаа. За ингээд хүрэхийн тулд нийслэлийн засаг дарга болон байгаль орчны сайдын хамтарсан ийм тушаал шийдвэрээр бид нар ногоон бүс гэж байгуулсан юм. За энэ байгуулсан энэ маань одоо манай хотын төв харагдаж байна. За энэ ягаад хоёр өнгөөр будсан бэ гэхээр би одоохон тайлбарлая. Ерөнхийдөө нийтдээ ногоон бүс. Энэ ногоон бүс дээр хатуу түлш түлэхгүй гэдэг хамгийн гол концепттэй ийм журам батлагдсан. За мөн ахаад энэ ногоон бүс дээр цаашдаа бид нар ер нь одоо миний хувь хүний яг энэ агаарын бохирдлыг бууруулъя гэж бодож байгаа залуу хүний хувьд хэлэхэд бол Улаанбаатар хотод дандаа Евро 2 стандартын бензин түлш ашигладаг. Дэлхийд Евро 2 стандартын бензин түлш ашиглаж байгаа одоо улс ер нь байхгүй. Хамгийн хөгжил буурай тийм улсууд л одоо нэг Африкийн улсууд гэдэг юм уу тийм улсууд л ашиглаж байгаа. Тэгээ нэг нь манайх ашиглаж байна. За Евро 2-ыг би яагаад одоо ингэж эсэргүүцдэг вэ гэхлээр Евро 2, Евро 5 гэж одоо ашиглаж байна. Бүр дэлхийн өндөр хөгжилтэй улсуудад Евро 6-ыг нь ашиглаж байгаа. За Евро 5 энэ бол актамбул биш шүү. 92, 95 гэж хүмүүс их андуураад байдаг. Энэ бол актамбул биш. Евро 2, Евро 5 одоо стандарттай AI92 гэдэг бензин бол байж болдог. За тэгэхээр Евро 5, Евро 2-2-ын одоо зөрүүгийнх нь хувьд зүгээр лаборатори дээр шинжилгээ хийгээд үзэхэд хөхрөн 78%-аар бага. Одоо яндангаас гарч байгаа. Бусад дэгдэмхий бодис болон хийний бодисууд нь 90%-аас дээшээр буурдаг. Ерөөсөө нь Евро стандарт гэдэг маань хэдийгээр өндөр үнэтэй өртөгтэй боловч яг яндангаас гарч байгаа энэ шатлалтын дараа гарч байгаа хийн бодис энэ дэгдэмхий бодиснуудыг л багасгасан ийм стандарт байхгүй. Тэгэхээр би бол одоо энэ журман дээр бол яг энэ ногоон бүс дээр Евро 5 ангиллаас доош ангиллын бензин шатхууныг задгаагаар зарж борлуулахыг бол нэгдүгээрт хоригдсан юм журам бол батлагдсан баг. За мөн ахаад энэ ногоон бүс дээр шугам сүлжээнд усны шугам сүлжээнд холбогдсон албан байгууллагуудыг гүний ус ашиглахыг нь бас хориглоод өгсөн. За ахаад дээрээс нь ил задгаа автосэлбгийн худалдааны төвүүдийг ажиллахыг бас хориглосон. Одоо энийгээ бид нэр мөрдүүлэх үлдэж байгаа. Тий. Тэгээд мөн ахаад нийслэлээр маш олон төсөл хөтөлбөрүүдийг бид нар одоо эхлүүлээд явж байна. Манай одоо үзэгчид зарим хүмүүс нөгөө мини грид гэдэг зүйлийг бол ер нь мэднэ. Тэр маань юу вэ гэхээр сэргийгт гэрчим хүчний жижигхэн станцууд. Нөгөө нарны толнуудыг нэг газар бөөнд нь тавиад тэгээд эрчим хүчний дутагдaltaй бүсүүдийг бид нэр юугаар эрчим хүчээр сэргийгт эрчим хүчээр хангана. Ер нь агаарын бохирдол гэдэг зүйл маань бол хавар намрын цагаар салхиар одоо ингэж тоос шороо босгоос илүүтэйгүр дандаа хүний үйлдэлээс одоо аж үйлдвэрлэл юу шатааж гэн тэр машин тэрийг явж гэн гэдгээс хамаарч агаарын бохирдол маань бол үүсдэг.
Цусан дах хүнд металлын хэмжээ манайх одоо дунджаас илүү буюу бүр зарим тохиолдолд огт хүний цусанд байх эсгүй хүнд металл илэрсэн тухай судалгаанууд байдаг шүү дээ. Одоо жишээлбэл 2017 онд хэд анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулиас яг 5 байршилд хүүхдүүдийн цуснаас шинжилгээ авсан Баяушуу дааврын Нарамтуул Хотын төв болон Зайсан гэсэн. За яг энэ судалгаанаас зүгээр харахад бол зөвхөн одоо Нарамтуул зах орчимд амьдардаг хүүхдийн цусантай хар дуулахын агуулмж 4-өөс 4.3 микрограмм децилитр хэмжээтэй илэрсэн. За зарим тохиолдолд бүр Баяушуу орчимд 15.9-с 22.6 микрограмм децилитр илэрсэн гэдэг ингэж юм л да. Энэ бол яг одоо 9 жилийн өмнөх судалгааны дүн байна. Тэгэхээр энэ жилийн тухайд та бол хэлсэн олон улсын маш олон байгууллагуудаар энэ агарын бохирдол буурсан тэр ялангуяа хүнд металл агаарт дэвдэмхий бодисууд за 2.0 PM 2.5 нарийн шиглэгт одоо тоосон зэрэг хэмжээ маш сайн буурсан гэдэг чинь. Тэгэхээр бид ч олон улсын байгууллагуудаар баталгаажсан тоо баримт учраас энэ худлаа мэдээлэгдэхгүй цаашаа маш олон байгууллагууд одоо дамжин үүнийг хянаад явж байгаа. Яг энтэй адил төстэй цусан дах хүнд металлыг шинжилсэн ч юм уу ийм шинжилгээний дүнг ер нь энэ жил аль эсвэл эх жил ер нь хийх болов өнгөрсөн жилийн тухайд ийм шинжилгээ хийгдсэн үү аль эсвэл зөвхөн агаарын чанарын хүрээнд хийгдсэн судалгаануудыг танилцуулж явдаг уу? За манай нийслэлийн хувьд бол бид нар бол зөвхөн агаарын чанарынхаа одоо судалгаа бол хийдэг. Гэхдээ яг энэ агаарын бохирдлыг хариуцаад явж байгаа хүний хувьд бол бас тодорхой мэдээллийг өгөхөд 2022 оны онд JICA гэдэг байгууллага 10 жилийн туршид Улаанбаатар хотын энэ агаарын бохирдлыг судалсан байдаг. Тэгээд судлаад гаргаж ирсэн 2022 оны дүгнэлтээр юу гэж гарсан бэ гэхлээр агаарын бохирдлын 28.9% нь тээврийн хэрэгцээс үүдэлтэй, 55.6% нь одоо гэр ороллоос галгаанаас үүдэлтэй. За үлдсэн 15.5% нь нөгөө нам даралтын зуухнууд тэцмэцийн одоо утаанаас гарч байгаа зуухнуудаас үүдэлтэй утаа гэд. Гэхдээ энэ судалгааг нарийн судлаад үзэнгүүт тухайн 2022 онд яг 450 мянган тээврийн хэрэгсэл одоо манайд онцлогоонд орсон байдаг юм байна. Гэтэл одоогийн байдлаар бол 805 мянган тээврийн хэрэгсэл болсон. Тэгээд яг энэ хүнд металл гэдэг зүйл маань бол ерөөсөө дотоод шатлалтын хөдөлгөөрөөс үүдэлтэйгээр хамгийн их ялгардаг. Ялангуяа NOx буюу азотын эсэл. Азотын одоо эслүүд маань эсвэл NO2 гэдэг азотын давхар эсэлж байдаг. Энэ маань бол яг астм, бактери өвчний ихүүсвэр. За мөн дотоод шатлал төмөрөн дотор эн чинь тодорхой хэмжээний дэлбэрэлт өгөөд ингээд шатлалтыг өгөөд явж байгаа зүйл дотормаас маань яг жинхэнэ одоо нэг бензол, за формальдегид, хар туглах гэх мэтчлэн хүний биед бүр 1 грамч 1 миллиграмч байж болдоггүй ийм хор тавдар үүсгэгч бодиснууд яг энэ автомашины яндангаас гардаг. Нүүрснээс л эдгэр бодис бол гарах. Одоо NOx л гарна. Гэхдээ яг ийм хүнд металл бол гарахгүй. Тэгэхээр бид нар бол одоо ахаал би түрүүнийхээ ярихад Евро 5-ыг бид нар ашигласан цагт бол яг энэ хүнд металлуудыг бид нар бол багасгана. Үгүй бол энэ Евро 2-ыг бид нар машиндаа хийгээд яваад байдаг, хямдыг нь бодоо яваад байдаг. Мэдээж хэрэг одоо хямд зүйлний чанар нь ямар байх вэ? Дахиад тэр хямд зүйлийг чинь илүү боловсруулад олон улсын одоо нэг хаягдл утааны стандарт буюу Евро 5-даа тэнцвүүлээд ирэнгүүт энэ хүнд металлыг чинь дэлхийн нийт одоо хориглоод байгаа байхгүй юу? Шалтгаан нь юу вэ? Одоогоор Монгол улсад Евро 2 болон Евро 5 стандарт аль нь зарагдаж байгаа. Гэхдээ зарагдаж байгаа. Евро 5 нь зарагдаж байгаа боловч манай дээр үнийн хувьд бол нэг 350 төгрөгөөс 500 төгрөгийн одоо зөрүүтэй. Евро 2, Евро 5 92-ийн одоо хувьд нь аваад үзэхэд. Гэхдээ энэ маань зөрүүлээд одоо би бол иргэдийн одоо Евро 5-ыг ашиглаасаа л гэж хүсэж байгаа. Юу вэ гэхээр нэгдүгээр хотод энэ утаа гэдэг зүйл чинь багаснаа. Буцаагаад таны амьсгал гагаар чинь цэвэршнэ. Энд чинь бол таны, миний, чиний, бидний гэдэг юу л байхгүй. Энэ бол бид бүгднгийн хотод амьдарч байгаа одоо сая 700 мянган иргэний амьсгалах агаар. Хүний хамгийн их зүйлдэг зүйл хийдэг өдөр тутам хийдэг зүйл бол хүн амьсгалдаг. 22 мянган удаа амьсгалдаг бол 14 мянган удаа нүд ирэмдэх юм байна. Тийм. Тэгэхээр 3 минутаас илүү амьсгалж чадахгүй зүйл дээр Евро 5-ыг бид нэр ашиглах юм бол машины одоо дотоодын шатлалтын хөдөлгүүр чинь эвдэрэхгүй.
Хамаагүй одоо эдлэгээ чинь одоо удаашрнаа тий. Тэгэхээр энэ маань дагаад хэдийгээр та нэг литр бензин дээрээ илүү мөнгө төлж байгаа юм шиг боловч цаадалтаа машины электр хорогдол чинь багасаад ирэхээр сэлбэгийн гарч байгаа зардалгаа буцаад нөхөд ирнэ. Түүнээс гадна эрүүл мэнд шиг чухал зүйл бол ер нь бол байхгүй шүү дээ тийм ээ. Та давхар агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дараагаар ажилладаг. За хороог бол ерөнхийсэд ахалдаг. Тэгэхээр яг том зургаар харах юм бол хичнээн одоо евро 5-ыг хэрэглээч гэж байгаа боловч бодтой адил дээр энгийн А92 юм уу? Эсвэл евро 3 стандарт, евро 2 стандартын төлөв бензинийг хэрэглэж байна. За ер нь яг энэ импорт дээр буюу хилээр орж ирж байгаа бензин шатууны чанар дээр бөгөөд шалгалт дээр илүү өргөн хүрээний ажиллагаа явуулах боломж байдаг уу? Энэ гарц гаргалгааг бас ер нь ярилцдаг. За хаяа бол яг байнгын хороод дээр одоо хурлууд дээр бол асуудал бол яригдчихэл байдаг. Одоо актан үсгэгч хэрэгжилж ин дизель түвшинд одоо тэдээс илүү хувь нь өөр төрлийн бодис сольж ин энэ асуудлуудыг нарийн төвөгтэй байдлаар одоо шалгах хэрэгтэй гэдэг асуудлуудыг гаргаж ирдэг боловч яг бодит нөхцөл байдал дээр иргэд бол мөн одоо эдийн засгийн чадамжиндаа тааруулаад энгийн 92 хэрэглээд байна. Тэгэхээр нөгөө талдаа сайжруулсан кокс нь хагас коксжуулсан түлш буюу одоо жигэнсэн түлшээ хэрэглэх гэдэг нөгөө талдаа ногоон бүсийг бас байгуулах гэдэг. Гэвч энэ А92 бензиний хэрэглээ буурахгүй бол их хүч тарамдаад байгаа юм шиг харагдах гэдэг. Тэгэхээр бодлогын хувьд энийг өшөө яаж том зургаар нь буюу стратегийн хувьд зохицуулах боломжтой бол яг энэ талаар үндэсний хороон дээр яригддаг уу? Яг энэ талаар бол үндэсний хороон дээр бол одоогор л яригдаг байна. Гэхдээ аж үйлдвэрийн эрдэс баялагын яам хаа те одоо би нэрийг нь өөрчлөгдсөн учраас сайн санахгүй байна. Тэгээд байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамн дээр яг одоо энэ манай хууль байдгийг. Энэ хуулийн дээр болохоор стандартад нийцсэн түлшнээс доод түвшний түлшийг одоо жижиглэн борлуулахыг хориглосон байгаа. Тэгээд энэ стандарт нь болохоор евро 2-ыг зөвшөөрсөн байдаг байхгүй. Тэгээд дөнгөж сая манай нийслэлээс энэ стандартыг шинжилгээд саналаа авлаа. Энд чинь бид нэр евро 5 стандартыг тавиад яг энэ стандартаас доошиг л бид нэр одоо нийслэлээр зөвшөөрмөргүй байна гэд саналаа бол одоо энэ стандартыг шинжилгэхээр нь бол хөргүүлчихсэн байгаа. Тэгээд одоо стандарт маань бол одоо цаадалтаа олон байгууллагууд бол санал өгнө. Мэдээж хэрэг бас энэ шууд иргэдийн одоо амжиргаар уу энэ бензин түлшний үн нэмэгдэх тусам одоо 10 төгрөг нэмэгдэхэд л юмны үн яаж нэмэгддэг вэ те? Шууд нөлөөтэй учраас их болгоомжтой. Тэгэхээр их болгоомжтой, их судалгаатай л хандж байгаа байх. Мэдээж хэрэг бол Монгол улс руу орж ирж байгаа бүхэл одоо бензин түлшин дээр бол одоо галын байгууллага, холбогдох одоо хяналтын байгууллагууд нь бүгдээрээ л одоо хяналт шалгалтаа хийгээл Монгол улсын хилээр бол одоо шатхуун түлшийг бол оруулж ирж байгаа гэж хэлж болно. За одоо хоёлаа энд бас ярьсан хөхөрлөг хий азотын эсэл тоосон цэрэг тодорхой хуваар бид нар бууруулсан тий. Гэхдээ зарим туршилтаар нүүрс дөрвөгчийн дутуу эслийн ялгаралт стандарт хэмжээс өндөр гарсан юм бас тоо баримтууд нийтлэгдсэн байна гэж. Энэ дээр ер нь эрсдлүүдийг яаж хянах боломжтой юм бэ? Ирэх жил ер нь ямар хуу прогнозтой байна гэж төлөвлөж байгаа вэ? За одоо би энэ чинь бүр нарийн детальтай тоо яриа. За бид нэр өнгөрсөн 11-р сард бол хагас кокс болон өмнөх сайжруулсан шахмалтч буюу мидлингийн сүртэй шахмалтчийгаа бол хольж зарсан. За тэгээд 12-р сарын эхнээс эхлээд бид нэр дан ганц хагас коксыг зарж одоо борлуулж эхэлсэн буюу тухайн үед 12-р сарыг өмнөх 3 жилийнхтэй харьцуулахад хөхөрлөг хий 66.4%, азотын давхар эсэл 9.7%, за PM10 18.2%, PM2.5 31%, CO нүрс төрөгчийн дутуу эсэл 7.7%. Энэ бол зөвхөн 12 дугаар сард. За тэгээд хамгийн их галгаатай би 2 дугаар сарыг л одоо ярьчих. Олон юм ярихгүйгээр. За хөхрөө 2 дугаар сард бол өмнөх 3 жилийнхтэй харьцуулахад хөхөрлөг хий 68.9%, за азотын эсэл 18.6%, PM10 том ширхлийг тоосон цар 27%, PM2.5 нарийн ширхлийг тоосон цар 36%, нүрс төрөгчийн дутуу эсэл 13.9% гэж буурсан. Улаанбаатар хотод энэ маань 19 ширхэг суурин станц байдаг буюу энэ агаарын чанарыг хэмждэг. За мөн манай элчин сайдын яамдуудаар ахаад энэ агаарын чанарыг хэмжих. Гэхдээ энэ датагаа зөвхөн олон улс руу хүргэдэг. Манай Монгол улсад өгдөггүй. Ийм одоо станцууд байдаг. Энэ нөгөө хөндлөнгийн хяналт шалгалт гэдэг яг нөгөө AQI, IQA дээр өгдөг энэ станцууд байдаг байхгүй юу? Тэгээд энэ станцууд за хэмжээд энэ дүнгууд бол гарч ирсэн бидгийг. За тэгэхээр бол
бид нар бол нэг зүйлийг ойлгох ёстой. Одоо нөгөө угаартал гэдэг зүйл чинь бол байж л байгаа. Тэгэхээр иргэн би шүдэн асаасан ч байсан одоо эсвэл жожголк асаасан ч байсан агаарт дотор чинь нөгөө гал гэдэг зүйл маань хүчил төрөгчөөр ажилдаг. Тэгэхээр хүчил төрөгчгүй бол гал асахгүй. Хүчил төрөгч байгаа цагт бол заавал CO буюу гал асч байгаа тохиолдолд заавал CO буюу нүрс төрөгчийн дутуу эсэл гэдэг зүйл маань бол ялгарч яадаг. За энэ дутуу эсэл гэдэг зүйлийг бид нар гал түлж байгаа цагт бол хизээж бид нар энэ зүйлээс салж чадахгүй. Нэг ёсондоо гал түлжилээвэл агаарын бохирдол байсаар л байна. Гал түлжилээвэл угаар гэдэг зүйл маань бол байсаар л байна. Тэр түлш нь хагас кокс вэ нүү, сайжруулсан шахмал түлш вэ нүү, алт түл нүү, одоо өстө юу түл нүү хамаа байхгүй. Агаарын бохирдол чинь байж л байна. Нүрс төрчин дутуу эсэл байсаар л байна. За энэний эсрэг бид нэр энэ жилээс эхлээд одоо 800 айлыг мини гридийн сэргэх төрчин учруу холбож байна. Сонгон айрхан дүүргийн баруун салаа, зүүн салаа. За яагаад ер нь энэ ногоон бүсийг ингэж хойшоо татаж аваад энэ баруун салаа, зүүн салаа гэдэг юм бэ гэхлээр Улаанбаатар хотын салхи маань өөрөө 66% нь хойноосоо баруун хотлоос байдаг. Тэгэд яангууд чинь одоо энэ манай хойдлын хайрхнууд дээр байгаа айл өрхүүдийн одоо төлж байгаа галаас үүдэлтэй одоо утаа маань урсаж орж ирээ салхин төвдөөд урагшаана буюу энэ хотын төвийг тэр чигээр нь ингэж бүрхсэн байдалтайгаар манай дээр тогтдог. За мөн манай Улаанбаатар хот маань 4 уулын голд ялтчихгүй байгаа. Тэгээд нөгөө өвөл яг ид хүйтэн болоод ирэхээр дээрээс хүйтэн агаар ингэж дарчдаг. Хүйтэн агаар дарчингууд халуун агаар нь хүйтэн агаараа нэвтэлж дээшээ гарч чадахгүй. Тэгээд 4 уулын голд болохоор ерөөсөө яг нөгөө ярьчод бол бид нэг гялгар уутан дотор одоо арц асаагаад тэгээд ингээд битүү ингээд бүтээжж байгаатай адилхан. Тэгэнгүүт энэ утаа чинь нөгөө алдартай гэдэг нь шүү дээ салхилах юм бол яахгүй гэд одоо утааг болно. Үнэн шүү дээ бид нөгөө агаан солилцолд орохгүй бол ягаад ч энэ нөгөө 4 уулын дотор дээрээс нь хүн дагаар ингээд тагилчингууд чинь тэр утаа маань бид нар дээр байгаад байгаа байхгүй. Харин энэ жил бид нар өмнөх жилүүдээс одоо хамаагүй илүү яг энэ инверсийн үзэгдэлтэй байлаа. Тагилдаг юм үзэгдэлтэй байлаа. Гэлээгээд агаарын бохирдлыг бид нар бууруулсан. За одоо сэдвлүүгээ эргээд ороход гал түлэхгүй байхын тулд бид нар хэд хэдэн аргуудыг ашиглаж байна. За мэдээж хэрэг газар чөлөөлөлт. За сэлбийн газар чөлөөлтийг бид нэр чөлөөлөөд 2000 гарan одоо айл өрхийг бид нэр чөлөөлөө тэнцэн орон сууцч болж байна. Улаанбаатар хотын ер нь хэтийн зорилго бол бид нэр орон сууцч болох, гал түлхэ болох. За дэд бүтэц татагдаагүй хэсэгдүүрд мэдээж хэрэг одоо гэр хороол маань байж л байна. За мэдээж хэрэг зарим айл өрхүүд маань өөрийн хашаа байшинда амьдрахыг бол бас хүсэн те. Одоо өөрөө хаав содгон гэдэг юм уу. За ингэнгүүт нь бид нэр хийн төсөл гэдгийг хийрүү шилжия гэдэг ийм төслийг одоо нэвтрүүлж байгаа. За одоо яг энэ жилийн хамгийн том төсөл бол хийрүү бид нэр шилжиж байна. Сэргийгт хэрчим өчрөө бид нэр шилжиж байна. Хий халаагаар буюу газын халаагаар. Газын халаагаар тий. LPG буюу одоо хий маань өөрөө хоёр төрөл байдаг юм байна. LPG буюу шингэрүүлсэн нефтийн хий, LNG буюу байгалийн хий. За биднэрт LNG маань шууд ийм хоолоогоор орж ирдэг учраас одоохондоо LNG биднэрт боломжгүй. Тийм учраас нөгөө баллонтой LPG-гээ бид нар ашиглаж байна. За ингээд буцаад одоо энэ завшааныг ашиглаад би бас нэг байгууллагынхаа төлөвлөгөөг иргэдийгээ бас хамрагдаасаа гэдэг юм нэг сурчлагаа марк юм ярьчих. Энэ бүдэг ногооноор зурсан энэ бүсэд нийт 51 мянган айл өрх байна. За баруун зүүн урд хойд цэгүүдийг хийж бүдэг ногооны. Энэ бүдэг ногооных болохоор сонгон хайрхан дүүргийн юу гэдэг нь шүү дээ. Өнөр хороол гэж байдаг шүү дээ. Өнөр хороолоос дээш нь баян хошууны тойрог хүртэл. Нэгдүгээр хороол орчин байна шүү дээ, тийм ээ. Тий. Гэтэ хойшооноо явна. Өнөр хорооллын хойдлоо динжээс эхлээд. Тэгээд энэ юуны баян зүрх дүүргийн 21-р хороо буюу одоо энэ хэсэгт чинь нөгөө 7 буудлаа байгаа байхгүй юу. Тэгээд хажуу талд нь залгаа 21-р хороолол за ингээд доош нь яваад ирэх юм бол нөгөө их засгийн хүртэл. Яг одоо нөгөө манай гэр хороололтой тулчж байгаа хэсгийг. Энэ хэсгийн айл өрхүүдийг бид та нар өөрсдөө гэрээ дулаалчих юм бол бид нийслэлээс нэг удаа үн төлбөргүйгээр хийн зуух тавьж өгье. Тэгээд хэрэглээний үнийн урамшуул буюу нийт галгааны улирал 9 сарын 15-наас 5 сарын 15-ны хүртэл нийтдээ 900 мянган төгрөгөөр бид газын чинь хэрэглээн дээр дэмжлэг болоод хөнгөлөөд өгье. Бид сая
энэ жил 50000 айл өрхийг яг энэ ногоон бүсээс хийрүү шилжүүлсэн. Тэгэхдээ бид нар өөрсдөө дулаалсан байхгүй юу? Дулаалаад ирэнгүүд бас нэг тэнцэнэ тодорхой үр дүн бол гандаа орчим чингэлээ дүрг орчим айлууд яг зөв тий. Бид нар ингээд дулаалсан. Гэхдээ зарим айл өрхүүд маань одоо дулаалгынхаа ажлыг бас дутуу хийсэн, бэлэн бүх юм үнгүй байгаад байсан учраас жоохон хайн хандах юм асуудал бол гарсан. Тийм учраас энэ жилээс бид нар бол дулаалахгүй. Та нарт дулаан алдагдлыгаа одоо шийд бид нар хийн зух хэрэглээний үний урамшуулал хоёрыг чинь бид нар өгье. За шалтгаан нь яагаад заавал дулаал гэдэг юм бэ гэхээр дулаалсан айл өрхүүд одоо зөвхөн Монгол гэр гэж ярихад эд галгааны улиралд бид нэр 12 2 дугаар сард 200,000 төгрөгийн хэрэглээний үний урамшуул өгч байгаа юм. Энэ өрхүүд Монгол гэр бол 200,000 төгрөг бүр хийгээ аваад тэгээд хойно нь ахаад 30-40,000 төгрөг үлдээд тэрийг дараа сар дээр нэмүүлж бодуулаад ингээд явах боломжтой. Нэг ёсондоо нэг бүр сайн дулаалцсан байгаа айлын газны хэрэглээ сардаа шүү 170,000 төгрөг 160,000 төгрөг болчихж байгаа юм. Дулаан алдагдал огт дулаалаагүй одоо нэг давхар бүрээстэй хоёр давхар бүрээстэй айл өрхүүд маань хэрэглээ нь бүр 450,000 төгрөг 500,000 төгрөг. Тэр дулаалга их чухал нөлөөтэй байна. Дулаалга ерөөсөө энэ хийний төсөл дээр бол ерөөсөө бид нэр дулаалгах чухал. Яагаад вэ гэхлээр одоо нөгөө газ гэдэг маань асж байгаа тохиолдолд дулааныг өгдөг. Унтарчих юм бол тэнцээ дулаан хадгалах зүйл бол байхгүй. Тэгэл ерөөсөө халуунаар үлээхэ болчихно гэсэн үг. Тэгэхээр нөгөө өмнө бид нар шинэ хэрэглээрөө шилжиж штэ. Өмнө бид нэг шуудаа нүрсийг 100-андаа хийчээд тэгэл нөгөөх нь 8 цаг магадгүй 10 цаг халуунаа бариад идвэсэн бол газ бол унтраачлах юм бол халуунаа үлээхэ болчихно. Нөгөө 100 шиг ширэмшгээд тэгэж халуунаа бариад байгаа болчихно гэсэн үг. За тэгэхээр энэ бол шинэ хэрэглээ. Хоёрдугаарт энийг газыг ашиглаж байгаа өрхүүд маань одоо нөгөө ахаал бид нар уламжилт юугаар болохоор нэг бүтэж өгөхөө шахаад амар халуун болгочоод тэгэл хаалга үдэ нэлт онгоолд алдаад байгаад идэг. Газыг бид нар ухаалгаар ашиглаад сурчих юм бол яахав тэ гэртээ нэг яг эд өвлийн хүйдэнд нэг давхар носон цамцтай ч гэдэг юм уу. Ингээд хэрэглээгээ бид нэр зөв хэрэгжилж чадвал ер нь дэлхийн бүх улсууд газ ашиглаж байгаа агаарын бохирдлын эсрэг. Тинчэнэ гэртээ дулаан байя гэвэл газныхаа юуг нэмждэг төлбөр нь өндөр гардаг. Баг зэрэг жоохон сэрүүхэн байлгаа гэвэл багасгачдаг төлбөр нь бага гардаг. Шууд хамааралтай хэрэглээ. Дэлхийн нийт энэ газны хэрэглээг ингэж ашиглаж хахад бид нар ч гэсэн одоо шинэ хэрэглээ рүүгээ явахгүй бол бид нар нүүрсийг нь дандаа татаастай өгдөг. Бүхэл бүтэн нэг тоон нүүрсэн дээр сая төгрөгийн татаас өгдөг. Тэгээд нүүрс шиг хямдхан зүйл байхгүй. Тэгээд яваад ахад одоо бид нэр ерөн шинэ хэрэглээ үлгүүгээ бид нэр нэвтрийа. Тэгээд агаарын бохирдолтойгоо бүгдээрээ хамтдаа тэмцээл гэдэг ийм уриалга юм. За одоо хотын төвөөс хоошоогоо хэсэг буюу яг энэ дундуур явсан баруунаас зүүн чиглэлтэй төв замын хойшоогоо хэсэг гэж бид нар ойлгох нь баруун тал нь өнөр хороолол зүүн тал нь хэсэг их сургууль дээр ингээ хөрж байгаа тийм ээ хоошоогоо. За тэгвэл одоо энэ бүсийн айл өрхүүд дулаалга өөрсдөө хийх юм бол хийн халагуурыг нийслэлээс тараана гэж нь. За тэгэхээр тэр дулаалга хийсэн айлууд дээр тодорхой стандартыг тавих уу. За ийм хэмжээнд танах дулаалсан байгаа учраас бид хийн халагуурыг өгч гин. Танаа дулаалга бол стандартад нийцэхгүй буюу шаардлагад нийцэхгүй байгаа учраас хийн халагуурыг өгөхгүй гэдэг ч юм айл. Эсвэл одоо бүгдэнд нь жигэд тараагаад явах уу? Бид нар бол ер нь одоо яг энэ би уучлаарай би нэг ганцхан минутын дотор яг айл дүүргийн айл хороодууд хамрагдж байгааг би яг хэлж яддаг. Тэгвэл үзэгчд маань бас сонсгоо манай хамрагдж байгаа юм байна. Манай хамрагдаагүй юм гээд мэдчихэв. Дэлхийн дулаалга бэлдээ гэдэг ч юм уу тийм ээ. За сонгоо хайрхан дүүргийн 6 8 9 11 23 28 30 31 39 43 дугаар хороо. Чингэлтэй дүүргийн 7 8 9 10 11 12 13 14 20 дугаар хороо. 21 дугаар хороо мөн. За Баянгол дүүргийн 9 10 11 16 21 22 23 дугаар хороо. Баян зүрх дүүргийн 2 21 27 29 30 31 дугаар хороо. За ингээд Сүхбаатар дүүргийн 12 13 дугаар хороо гэсэн. Эдгээр нийт 35 хорооны айл өрхүүд маань өөрсдөө
дулаанаа бид нэр асуудалгүй шийднэ гэвэл бид нэр тодорхой хэмжээнд дулаан алдагдлыг нь үзнэ. Яг ингэж хатуугаар одоо яг дулаан алдагдлал тэд байх хэрэгтэй, юм байх хэрэгтэй. Нэгдүгээр бид нэр одоо 100 энэ асамжийг явуулж байгаа учраас дулаан алдагдлыг шууд 100% үзэх боломжгүй. Өвөл бид нэр дулаан алдагдлыг нь үзчихэд өгнө гэвэл эн чинь ер нь бол энэ ажил явахгүй гэсэн үг. Яагаад үг гэхээр өвөл танаа дулаан алдагдлал тий, тэгээ дээрэс нь дулаан алдагдлыг нөгөө дулаалах ажил чинь өвөл хийгдэж болдоггүй. За тэгэхээр ер нь дулаан алдагдлыг та нар аль болох шийдээ. Бид нэр тодорхой хэмжээ шалгалт гинэ. Харин танаа хэрэглээ 600 мянга 700 мянган төгрөг гарчих юм бол бид нэр та нарт хэлсэ. Та нар дулаалчих юм бол хэрэглээ чинь 160 мянган төгрөг рүү буух бүрэн боломжтой. Та нар дулаалахгүйгээр сар болгон 600 мянган төгрөг өгөөд ивэл энэ бол тухайн өрхийн асуудал. Бид нар одоо бас хэдий болтол бүх юмыг ингээл нэг захиргаадаад эсвэл хэдий болтол бүх юмыг үнгүү тараагаад нөгөө айл маань харин буцаад хийн зуухаа гэрээсээ гаргаж хаяад нөгөө галаа түлээд явчих юм бол бид нэр өгсөн үний урамшууллыгаа хийн зуухыгаа буцаагаад аваа явчихна. Одоо тэр аль нь магадгүй 9 сараас 1-р сар хүртэл хийн зух ашиглаад үний урамшуул ашиглаж явчаад 2-р сард боли гэд юугаа гал асаадаг 100 авчид тавьчихмал бид нөгөө өмнө өгсөн урамшууллыгаа буцааж авнаа. Та агаарын бохирдлыг бууруулахын эсрэг нийслэлтэй хамтарч ажилласны үндсэн дээрээс энэ урамшуулалт хамрагдаж энэ одоо төхөөрөмжийг авсан учраас одоо буцаагаад тэгвэл урамшууллаа бид нар авъя. Нөгөө төгөөр энэ төхөөрөмжийг бид нар айл өрхөдөд өгөөгүй. Бид нар зүгээр өмчлөлн дүүрэг дээр байна. Тухайн иргэнд бид нар түрээсгүйгээр ашиглуулж байна л гэж ойлгож болно. Тэгэхээр одоо нэг өмнөх бид нэг гашуун туршлагууд байдгийн шүү дээ. Нэг 12 онд чинь 12-оос 14 онд нэг айл өрхөдөд нэг төслийн зуг гэж тараагаал маргааш тасны эхлээл наран тул дээр зарагдаад эхэлсэн. Одоо тийм байхгүй. Энэ зуухнууд нь, энэ баллонууд нь бүгдээрээ QR кодтай. Эднүүс нь бүгдээрээ тухайн иргэн дээрээ ингээд шифрлэгдээд явдаг. Жишээлбэл одоо энэ бол нийслэлийн өмч байна гэж байна тий. За ашиглалтын явцад эвдрэл гэмтэл хорогдол гаргахыг хэн төлөх вэ? Тухайн айл төлөх үү? Яг үйлдвэрээс хамааралтай эвдрэл гэмтэл байвал бид нар үн төлбөргөө засаад өгнө. Мэдээж хэрэг нөгөө 100-ыгаа гаргаж ирээд лантуудаад эсвэл одоо өөрсдөө монголчлох гээд ингээд дотор нь юу гэдгийг ингээд үзээд ингээд эрсдэл гараад явах юм бол тухайн өрхөнд одоо хэрэглэнээс хамааралтай эвдрэл гэмтлийг бол тухайн өрхөнд бүрэн хариуцна гэдэг ийм гэрээг бол бид нар хийгээд явна. Учир нь шинэ хэрэглээ юм чинь мэдээж хэрэг ялангуяа газ гэдэг зүйл төсөв дэлбэрэх аюултай. Энэ дэлхийн нийтэд бол бүгдээрээ газны төсөв дэлбэрхийн эсрэг маш олон сургалтуудыг хийдэг. Бид нар энэ 50000 айлыг газанд хэрэглээхийн тулд тэр айлд багаар бодоход 5-6 удаа сургалт орчих. Тэгээд тухайн дүүргийнх нь хорооны хэсгийн ахлагч, хорооны засаг дарга, за цагдаа, онцгой байдал бүгдэнд нь бид нар сургалт ороод хамгийн сүүлд нь одоо манай онцгой байдлын ерөнхий газраас энэ гамшигын төлөвлөгөөнд нь одоо өөрчлөлт ороод энэ нэг айлд жишээ нь хий алдах юм бол яах ёстой юм бэ? Хэргийн газраа хэдий радиустай авах юм? Онцгойгийнхан яаж ажиллах ингээд Солонгосоос бид нэр мэргэжилтнүүдийг аваад, UNICEF-ээс бид нэр мэргэжилтнүүдийг аваад ингээд олон улсын шинжээч экспертидүүдээр бид нэр хичээл заагаад явж байгаа. Гэлээгээд бас хэд хэдэн хүчин зүйлүүд нөлөөлт юм байна. За ямар хүчин зүйлүүд нөлөөлж байна гэхээр бид нар сэтгцийн эрүүл мэндийн одоо өөрчлөлттэй эсвэл одоо архины хамааралтай иргэдэд эднийг бол өгөхгүй гэж байгаа. За ямар кейс гарсан бэ гэхлээр зүгээр эхнэр нөхөр хоёр муудалцаал нөхөр нь хэдүүлээ хамтдаа дэлбэрч өгнө гэж согтоо. Нөгөөдгийгөө баллоноо гаргаж ирээд ингээд алах барьчаад одоо нүдэд ээж идэв юм уу те. Ийм тохиолдол гарсан. Тэгэхээр энэ ч бол бид нэр одоо 50000 айлын кейс донд шүү. Кейс дотор. Тэгээ бид нар эн чинь нэгдүгürt иргэд маань шин зүйлийг хэрэгжилж байна. Хоёрдугаарт нийслэл маань өөрөө бид нар анх удаа ийм томоор газ руу шилжүүлэх ажлыг эхлүүлээд явж байна. Хайлал талдаа бүх зүйлийг одоо иргэдийнхаа одоо аюулгүй байдлыг хангах дээр ажиллаад явж гин гэж ойлгож байна. За нөгөөтэйгөр ахаад саяны миний дүрцсэн хороодууд дээр нөгөө сургууль цэцэрлэг халаадаг зуухнууд. За тэгээд хүнсний дэлгүүрийн одоо нөгөө нам даралтын зуухнууд 10 хүнсний дэлгүүр болон босод аж ахуйн гэж. Энэ зуухнуудыг хийрүү шилж гэж байгаа. Ер нь энэ бүсдэр бид нэр ойрын 2-3 жилийн дотор нэгч галт болуулахгүй болгоно.
За энэ жилийн тухайд бол нам даралтын 100 ашигладаг 170 хэдэн газар гэсэн бай та дөрөв. Тий 174. Тийм 174 газрыг одоо хагас кокс нүүрсээр хангаа түүхийн нүүрс төлөвлөхгүй байх арга хэмжээг энэ жил авсан. Тийм мидлингээр шүү. Тийм мидлингээр. Ирэх жилээс бол бүр мидлинг болон түүхийн нүүрс аль алийг нь төлөвлөхгүйгээр цэвэр хагас коксжуулсан нүүрсээр төлөвлөлт нь аль эсвэл одоо хийрүү шилжүүлнэ гэж. Тий, ер нь бол ингэж ойлгож болно шүү. Бид нэр өнгөрсөн жил хотын засаг дараагаас бол Улаанбаатар хотын нутаг дэвсгэрлөө нэг ширхэг түүхийн нүүрс орохыг хориглосон. Түүхийн нүүрсний дэгдэмхий буюу агаарт гарч байгаа утаа маань 44% байдаг. Модных 80 гаруй хувьтай байдаг. Мидлинг буюу угаасан нүүрснийх одоо биднээсээ сайжирсан шагналыг шийдэж байгаа маань 22% байдаг. Хагас коксных 11% байдаг байхгүй юу? Тэгээд бид нэр өнгөрсөн жилээс яагаад түүхийн нүүрс түлхийг энэ аж ахуй нэгжүүдэд хоригдсан бэ гэхлээр 24-с 25 онд шилжих өвөл яг энэ аж ахуй нэгжүүд маань 86 мянган тонн түүхийн нүүрс. За тэгээд 80 мянган тонн мидлинг төлсөн байдаг. Тэгэхээр одоо энийг нөгөө бид нэр айл гэрлүүд рүүгээ өрхүүд рүүгээ хагас кокс оруулчаад дэгдэмхийн 11%-тэй хажуудалд нь нөгөө уурын цохнууд нь дэгдэмхийн 44%-тэй 86 мянган тонн түлээд ирэнгүүт чинь энэ нөгөө 4 дахин их болж утаа гаргаад байгаа байхгүй юу. Тэгэнгүүт 86-гаа 4-өөр бид нэр үржүүлчингүүд чинь бараг нэг 350 гаруй мянган тонн хагас кокс төлж байгаатай ижилхэн утаа гаргаад байгаа. Дөнгөт чинь бид нэр энийг яагаад хэрхэвч зөвшөөрч болохгүй тий өрхүүд маань өөрсдөө 5,000 төгрөгөөр шуудаа хагас кокс авч жаад хажуудалд нь яг гэрийнхэн залгаа 100 түүхийн нүүрс төлөөд тахлаар чи ямар ч эффект үзүүлэхгүй. За ингээ бид нэр түүхийн нүүрс төлхийг хориглочихсон. Одоо харин яг энэ дөрөвний дөрцөн 51 мянган айл хөрөх байгаа энэ бүс дээр бид нэр энэ зуухнуудыг бүр гал түлхэ бол гэж байгаа. Бид нэр одоо нөгөө мидлингийг чинь ч өгөхгүй. Харин та нар хийрүүгээ шилж. Үгүй бол танахыг ажилуулахгүй. Тэгэхээр хийн халаагуурын хувьд бол айл өрхөд тарааж байгаа хийн халаагуураас илүү одоо хүчин чадал өндөртэй арай өөр функцтэй байж тарах тийм. Энэ бол мэдээж хэрэг нөгөө нам даралтын зуухнууд учраас бүр том зуухнууд орж ирдэг. За энэ зуухнууд дээр манай одоо хий эрхлэгч аж ахуй нэгжүүд буюу Дашванжил, Горгаз, Юнигаз гэдэг улаан нийт Монгол улсад 28 бүртгэлтэй аж ахуй нэгж байдаг юм байна. Яг тодорхой үйл ажиллагаа явуулж байгаа 6 компани байд юм байна. За энэ компаниуд руу бүгдэнд нь урилга өгөөд яг энэ үйл ажиллагаа явуулж байгаа 6 компанитай уулзахад бол бид нэр энэ зуухнуудыг чинь шилжүүлээд өгч болно. Одоо биднээсийн харин тарифыг шинжилээд батлаад өгөөч гэд хүсэлт гаргадаг боловч засгийн газраас өнгөрсөн оны 12 сарын 31-нд дулааны үнийг нэмэгдүүлэхийг хориглосон. Тэгэнгүүт бид нөгөө хийгээр халах энэ зуухнууд маань мэдээж хэрэг түүхийн нүүрс төлж байгаа чинь хий төлөөд ирэнгүүт зардал нь ихсэн. Гэхдээ энийг бол нөгөө компаниуд нь бид нэр одоо үн төлбөргүйгээр энэ зуухнуудыг чинь хийгээд өгье. Уртын хугацаанд бид нэр тарифаасаа одоо нөгөө гаргасан анхныхаа өртгийг авъя гэдэг юм хэлцээр хийж байгаа боловч тариф манд одоо нэгдүгээр батлагдаагүй байна. За одоо бид нэр энэ чинь тодорхой хэмжээний зээл хөөцөлдөж байна. За энэ аж ахуй нэгжүүдтэй дотоодын банкудтай гэрээ хэлцээр хийх асуудлууд яригдж байна. За энэ аж ахуй нэгжүүдийг хэрвээ хийрүү шилжсэн тохиолдолд ямар бас үнийн хөнгөлөлт урамшууллыг олгож болох уу гэдэг зүйлүүдийг ярьж байна. Ер нь Улаанбаатар хот бол хоёрхан зүйлийг л ярьж байгаа шүү дээ бид нар бол. Номер 1-р агаарын бохирдол. Номер 2-р төгжрөл. Энэ хоёрыг бол бид нэр шийднэ. За агаарын бохирдол бид нэр 30% бууруулсан, ахиад 30% бууруулна. За энэ ч бид нэр маш олон зүйлүүдийг төлөвлөж байгаа. Тэгэхээр энэ бүс төр байгаа уурын зуух болон нам даралтын зуухнууд маань нийслэлтэйгээ хамтраад бүгдээрээ энэ одоо 9 сарын 15-ныг эхлэхээс өмнө айл өрхүүдтэйгээ бүгдээрээ хийрүү шилжээ. Энэ буцаагаад эдийн засгийн хэмнэлт, эрүүл мэндийн хэмнэлт, өрхүүд маань одоо эзэгтэнэр маань галаа төлдөг өглөө 5 цагт босоод нэг шуудаа нүүрс хийчихэд нөгөөдхийгөө ноцхыг хүлээгээд халахыг хүлээгээд за нүүрсээ 100-андаа хийхэд нүүрс нь пүргээл гэрээр дүүрэн тоосонцор үүсээд тэрнээсээ хамаарад нөгөө астм, бактера, за нүүрснээс гаралтай харшил. За тэр задгаа нүүрсчийн чинь тортог гэдэг зүйл чинь одоо дээдлийн үнийг ингээд эсвэл тооник ч байдаг юм уу ингээд бариад ингээд явгангууд хуруу явгангууд ингээд ийм хуруу зузаан тоосонцор нүүрсний тоосонцор байдаг байхгүй. Тий. Тэгэхээр энэнгээр өөртөө амьсгалж байгаахийн оронд энэ хийн зуухаа тавиач. Шилжээч.
За надад хоёр асуулт За. байна. За энэ өвлийн тухайд бол дулаалгын асуудлыг маш сайн хөндлөө тийм ээ. Олон улсын байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, мөн албаныхан нийслэлээс гээд олон талаас дулаалга нь маш чухал юм аа. Дулаалаагүй байранд, байшинд, гэрт дотроос нь хичнээн сайн халаагаад дулаан алдагдал маш өндөр байх юм бол гарч байгаа утааны ялгарл их хэвээрээ байна. Дулаан алдагдал их байна. Дулаан хадгалалт байхгүй байна. За тийм учраас пассив чиг хандлага руу ерөн шилжих шаардлагатай гэдгийг бол маш сайн хэлсэн. За манай телевиз ч гэсэн эрчим хүчний цаг гэдэг сурал ярилцлагатай болоод тэр ярилцлагаараа мөн бас одоо пассив байшин, хаус, гэрийн одоо технологийн шийдлүүдийг их ярьсан. За нөгөө талдаа энэ иргэд маань дулаалгыг ойлгож байгаа ойлголт нь хэр сайжирсан бэ энэ жилийн тухайд хүмүүс ер нь дулаал гэхээр яаж хүлээж авч байна. Өмнөх жилүүдэд бид бол түвшээ сайжруулах хэрэгтэй байна, ихтүүлэх хэрэгтэй байна гэж ойлгодог байсан бол энэ жилээс дулаалгыг яриад эхлэхэд иргэд хэр хүлээж авч байна. Хоёрдугаар асуудал 5,000 айл дээр бид нэр энэ жил туршилт хийжлээ. Ирэх жил одоо маш олон айлуудыг хамруулах чинь баруунаас зүүн тийшээгээ хойшоо чиглэл таны саяны хэлсэн дурдсан газруудад. Тэгэхээр энэ хийн халаагуурын ажиллах одоо гормын хувьд, за бүтээцийн хувьд, за мөн аюулгүй байдлын тухайд бас яах вэ? Өмнө нь одоо жишээлбэл Монгол инженерүүд гадны компаниудтай хамтраад яг зохион бүтээх асуудлуудыг одоо хийгээд ярилцаад явж байгаа. Бүгд найрамдагтад ард улсын одоо томоохон брэндүүд үйлдвэрлэж байгаа гэдэг мэдээлэлд гарч ирсэн. Энэ хоёр асуултанд хариултахгүй юу та? За тэгээ. Бид нар энэ жил 5,000 айлыг дулаалгахад бол манай иргэд бол ингэдэг юм байна. Шин зүйлээс хийж гисэн дулаалгах ч гэсэн шин зүйл рүү өөрсдөө эхэлж риск хийж орох бол жоохон эргэлздэг юм байна. Тэгэнгүүт хажуудлынх нь хөрчтөр бид нар дулаалж өгөөд хийнд юугийн тавингууд нэг ороод сонжоод танах ямар байна юм байна ойсолтой байна уу ямар байна гэд ингээд асуугаад одоо бол яг энэ бид нэр одоо энэ өнгөрсөн жилийн 5,000 айлууд дээрээс аваад ингээд судалгаа хийгээд үзэхэд бол энэ хэрэгжилж байгаа иргэдээс илүү хажуудлынх нь өрхүүд нь бид нэр шилжье. Энэ хийн зугыгаа өгөөч. Их гоё ид байна. Одоо бид нэр болохгүй бол зараач та нар гэд. Ингээд ийм хүсэлтүүд бол ер нь хамаагүй ихсэж байгаа. За нөгөө дээгүүр дулаалга гэдэг зүйлийг иргэд ер нь бол ойлгоод эхэлсэн. Манай л усан жамц гишүүн Дулаанбаатар гээд аян өрнүүлээд явж байгаа. За нийслэлээс мөн дулаалгах шаардлагатай гэдэг. Ер нь дулаалга гэдэг зүйл чинь зүгээр гэрээ бид нэр дулаалчхад л Улаанбаатар хотын утаа механикаар 60% босчих واخгүй. Гэрээ дулаалчхад бид нэр 1-2 удаа галт үлдэг байсан бол 1 удаа галт үлнэ. За 20 кг түлшээр галт үлдэг байсан бол 8 кг түлшээр гэрээ дулаахан байлгана. Бүх зүйл чинь хамааралтай. Энийг иргэд харьцангуй ойлгож эхэлж байна. Гагцхүү мэдээж хэрэг энэ утаа маань иргэдийн аж ахуйтай одоо амьдралын юутай холбоотой байгаа. Дулаалахад өртөг ямар байгаа даа. Тэ ялангуяа Улаанбаатар хотын гэр байшингийн хоорондын харьцааг нь аваад үзвэл нэг 70-30-ийн харьцаатайгаар 70% нь байшин, 30% нь Монгол гэр байна. Тэгэхээр байшингийн дулаалга бол өртөг өндөртэй. За яг энэ байшинг ингэж дулаална гэдэг стандарт гаргах боломжгүй байна. Яагаад вэ гэхлээр манайхан ч одоо би зүгээр хамгийн их одоо байгаа 5 төрлийг л яриа. Ер нь бол бараг 30 гаруй төрлийн материалаар байшин хийдэг юм байна. Өөр өөрсдөө хийцээ. За тэгэнгүүт хамгийн их нь болоод ирэнгүүт модон, палкан, шавар, дүргэлтийн бетонон, тоосгон. За тэгээд ингээд цааш нь явах юм бол тэгэл өстө бүр 9 жирийн материалаар хийж гисэн зүгээр шавраар ингээд хийцэн ч хүртэл байх жишээ. Дөнгөд байшин болгоныг дулаалах арга технологи өөр үүдэг. Манайх болохоор ямар ч стандартгүй ингээд хүн болгон өөрсдийнхөө байшинг ингээд барьцдаг. Тэгээд тэр байшингийн дулаан алдагдлыг нь яг яаж дулаалах хэрэгтэй юм бэ гэхлээр нөгөө бараг л энэ Улаанбаатар хотод байгаа 150 орчим мянган өрхий чинь бүгд байшин болгон дээр нь баг тус-тусд нь стандарт гаргахгүй бол юм сонь. Зарим нь болохоор зүгээр уулын юм налуу дээр доотлолт нь ингэж баг нь босгоод л ингээ байшин барьсан байгаа байхгүй. Дөнгүүд тэнцээ очиод дулаан алдагдлыг нь үзэхээр ханан дээр нэмэх 22 градустай, шалны доотлын булан дээр хасах 17-гийн градустай. Тэгэхээр чин одоо шалаа дулаалаа гэдэг ирэнгүү чинь нөгөө аль чинь надад мөнгө байхгүй.
гэд ингээд ирдэг. Тэгэхээр энэ манай байшингийн нөхцөл байдлууд бол ер нь их хүндрэлтэй харилцан адилгүй. Тийм учраас бид нар харин энэ жилээс нийс дулаалахгүй иргэд өөрсдөө байшингийнхаа онцлогоос хамаарат өөрсдөө дулаал гэдэг ийм шаардлага тавьж байгаа. За хоёрдугаарт манай хийн зуухыг бид нар олон улсын галын аюулгүй байдлын NFPA гэдэг стандартыг бол нэвтрүүлсэн. За энэ NFPA стандарт нь Америкийн нэгдсэн улс болоод Европын холбоонд энэ мөрдөгддөг. За энэ зуухыг одоо хийсэн Hisense гэдэг хоёр компани байгаа. За дэлхийн брэнд гэж хэлж болно. За энэ хоёр брэнд нь яг энэ зуухан дээр NFPA стандарт мөн галын босод аюулгүй байдлын стандартууд дээр 100% өөртөө баталгаагаа өгч байгаа. Хэрвээ ямар нэгэн байдлаар 3 жилийн хугацаанд энэ зуух одоо яг үйлдвэрлэгчээс хамааралтайгаар эдгэрч, гэмтрэх, тэсэлж, дэлбэрэх, гал алдах янз бүрийн зүйл болох юм бол энэ дэлхийн компаниуд өөрсдөө хариуцлага хүлээхээр зааж өгсөн. Мэдээж хэрэг энэ компаниуд зөвхөн одоо манайд нэг 5,000 ширхэг зуух зарах бол нэг хэдтийн том зах зээл, дэлхийн том зах зээл дээр бол сонирмш байхгүй. Агцгүй бид нэр одоо бараг л аргадна гэдэг шахуугаар оруулж ирээд ингээд манай Монголын нөхцөл байдал дээр энийг ингээд та нар ингээд энэ шинээр инженерчлээд ингээд бүтээгээд өгөөч гэсэн энэ компаниуд өөрсдөө нэр хүндийн баталгаа гэдэг зүйл байгаа. Энэнгээрээ бүх баталгаагаа даагаад явж байгаа. Тэгээд манай онцгой болоод бусад одоо холбогд байгууллагуудад бид нэр дандаа зуухнуудыгаа өгөө та нар эрг болд орон задлаад үз, нэг бүрчлэн ашиглаад үз. Тэгээд хаана ямар вэ тухайн үед нь сайжруулах юм байвал сайжруулъя, хэлий барья гэл ингээл хамтраад явж байгаа. Одоо бид нэр ахаад хийцлийг нь өшөө жижигхэн болгоод өшөө ахаад тэр нэг сенс менс гэдэг нэг жижиг сажиг асуудлуудыг өшөө сайжруулах ийм зүйл явж байна. Яг тэгэхээр нөгөө технологи гэдэг зүйл чинь цагаас цагт сайжирж байгаа учраас бид нэр дагаад энэ технологигоо сайжруулна. Ер нь манайхан газ гэхлээр л дисциплин хэлбэр нь гэж айгаад байдаг. Энэ бол үгүй ээ. Бид нэр дэлхийн нийт чинь өөрөө 100 гаруй жилийн түүхтэйгээр энэ газыг ашиглаад ирчлээ. Газын төхөөрөмж чинь одоо хамгийн сонгодог жишээ болсон. Мэдээж хэрэг тэсэж дэлбэрдэг байсан учраас одоо хамгийн аюултай учраас тэнцээ хамгийн анхаарал хандуулсан. Нөгөө бид нэр онгоцыг осолтой гэж бодоод байдаг боловч онгоцны осол чинь хамгийн цөөхөн байдаг. Ягаад гэвэл осолтой учраас аюулгүй байдлыг нь маш сайн сайжруулад байдаг учраас тэрэн шиг газыг ч мөн ялгаахгүй. Энд чинь дэлхийн шин технологи биш зөвхөн манайд л шин технологи байхгүй юу. Тийм учраас иргэдийгээ бол одоо айх хайцгүй байж болно гэдгийг бол баталгаатай хэлж байна. Заавал хятадаар хийн халаагуур хийлгэлээ гэдэг шүүмжил гарч ирсэн шүү дээ. Тэгэхээр энэ бол яг эдийн засгийн бас одоо зайлшгүй шаардлагын улмаас бүгд найрамдагтад ард улсад хийгдэж байгаа асуудал байна тийм ээ. Яг тэгэхээр одоо өөр бусад том брэндүүд нь ч юм уу өөр бусад улс орнууд бол ийм цөөхөн шихээр шинээр зохион бүтээж үйлдвэрлэж нийлүүлэхгүй гэж ойлгож байна. Яг зөв. Бид нэр энэ төхөөрөмжийг хөгжүүлэхэд Солонгосын Samsung одоо өөр ахаад Европын холбооны одоо би нэрнүүдийг нь мартчихжээ. Хэд хэдэн байгууллагууд бүгд нь бид нар өрлөг хүргүүлсэн. Мэдээж хэрэг хятад улс одоо манай иргэдийн бас нэг юм одоо би залуу хүнийуд өөрөө одоо залуу хүнийуд бас нэг зүйл дээр их эмзэг хандаад идэгий. Хятад юм гэхлээр л муу. Хятад гэхлээр л одоо нэг юм одоо террористууд л гэж ойлгоод их шиг байгаа юм. Уг нь бол бид нар чи харин хятад улстай хил залгаа байдаг хамгийн эдийн засгийн боломжтой одоо давуу байдлыг ашиглаад мэдээж хэрэг манай нөгөө тендерийн хуульмаанд хүртэл хамгийн хямд зүйлийг л гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар одоо ингээд хамгийн хямдаар хамгийн чанартай зүйлийг хаанаас авч болох юм? Хятадаас л авч болно. Хавэсийн Европоос Америкаас бид нар далайн тээвэр хийлгээд тэгээ нөгөөдөл маань 5,000 ширхэг 100-ыг одоо та нар ирээд хөгжүүлээд ингээд ажиллаад өгөө тэгээд тээвэрлээд аваад ирээ гэвэл тэрний үрдгэн нь барыг 100 маань 20 30 40 сая төгрөг болно. Тэгээд одоо эн чинь үеийн төсөл маань өөрөө амжилтгүй болох байхгүй. Харин бид нэр Хятадаасаа хамгийн чанартай эмийг нь яаж авч болох вэ гэдэг дээр л ажиллаж одоо давуу байдлаа бид нэр ашиглаж байна. За мөн энэ 100-ыг авахад одоо Монгол улсад хамгийн анхны карбон кредит гэдэг зүйлийг буюу гал төлхөө болоод хүлэмжийн хийн ялгарлалтыг одоо багасгасан гэдэг Парисын конвенцийн гэрээний 6-гийн 2 дээр заасан карбон кредитийг бид нэр ашиглаж чадсан. Ингээд хоёр компаниасаа бид нэр 168 сая төгрөгийн карбон кредитийн хэмнэлтийг үүсгэж чадсан. Магадгүй энэ зарим хүнд бол бага гэж сонсогдож магадгүй. Гэхдээ энэ хийж байгаа ажил энэ карбон кредит гэдэг зүйл чинь Монгол улсад хэрэглэгддэг. Би ингээд орчихсон бол ингээд 168 сая төгрөг байхгүй болчихно гэсэн. Энийг бид нэр ашиглаад бас нэг 168 сая төгрөг хэмнэсэн. Ирээдүйдээ энэ маань дараа дараачихаа хаалгыг нээж өгч байгаа. Бас энэ карбон кредитийн зах зээлийг нээж өгч байгаа гэж ойлгож байна.
За нэг сонирхолтой асуудал нь carbon credit гэдээ ярьснаас саяхнаас Улаанбаатар хотын иргэд алхах байдлаар ч юм уу эрүүл амьдралын хэв маягийг дадалжуулах байдлаар оноо цуглуулна гэж нь. Ер нь яг дэлхийн бусад улс орнууд ногоон оноотой байдаг. За тэр ногоон оноонууд нь одоо ямар ч байдлаар ашиглагдаж болдог те. Тог сахилгааны мөнгнөөс хэмнэлт үзүүлэх, хоол хүнсний одоо үн төлбөрөөс хэмнэлт үзүүлэх, хөнгөлүүлэх гэх мэтчлэн арга хэлбэрүүд нь өөр оловчиг ногоон онооны систем бол улс орнуудад байдаг систем байгаа байхгүй. Тэгэхээр яг Монголд одоо жишээлбэл хийн халаагаар урд шилжиж, аль эсвэл сэргийгдэх эрчим хүчийг ашиглаж эрчим хүчнийхээ аягүй сүрийг шийдээ гэх юм бол ногоон оноо цуглуулах, заа мөн дараагийн хэрэглэнээсээ хөнгөлт одоо авах тийм боломж байгаа юу? Яг зөв. Одоо нийслэл Улаанбаатар хотоор Хотуулаа гэдэг аппликейшн хөгжүүлж байна. Яг одоогийн байдлаар бол Хотуулаа аппликейшнийг ашиглаж байгаа 3 функц. Нэг нь одоо шахмал түлшийгээ худалдаж авах, нөгөөх нь хийн түлшийгээ худалдаж авах, гурав дахь нь нийтийн тээврээр зорчих гэсэн. Ер нь ирээдүйдээ бид нэрийн платформыг нийслэлийн одоо сошиал платформ болгох тий. За энэчнээс хамгийн гол нь яг таны ярьж байгаа ногоон оноо цуглуулах. Та гэрээ дулаалчихсан бол 100 ногоон онооч байдаг юм уу? За гал түлхээ болчихсон бол одоо тэдэн ногоон оноо. Та хувийн унаагаар биш кар шеэринг ашигласан. Эсвэл одоо нийтийн тээврийг ашигласан бол ногоон оноо. Яг энэ системдэр одоо нийслэл журмыг нь батлах гээд нийслэлийн засаг даргын орлогч амар төвшин даргаар ахалсан нарийн бичгийн дарга нь нийслэлийн ерөнхий менежер Бацоргоо байгаа. Энэ ажлын хэсгүүл ажиллаж байна. За энэ ондоо ер нь энэ ногоон онооны журам маань бол батлагдана гэдэг ийм хүлээлттэй байна. Мэдээж хэрэг одоо шин зүйл нэвтрэх тусам бид нэр иргэдийн эсэргүүцэлтэй зарим нэгэн одоо сөрөг зүйлүүд туулна. Гэхдээ бид нэр энийг хийсээр байх болно. Хийжээж бид нэр та гал түлхээ болоод утаа багсгаа болвол тань ногоон оноо гээ. Та ногоон оноогоороо манай нийслэлээс авч ядаж манай нийслэлээс авж байгаа үйлчлэгээ та хөнгөлт ажиллаж. Нүүрсэн дээрээс үүд юм уу, хийн дээрээ, нийтийн тээвэр дээрээ, манай нийслэлийн архи, улсын бүртгэл тий бүх зүйлээсээ та хэмнэлт үсчихэд. Тэгээ журмыг нь одоо яг боловсруулах шатанда явж гин гэж ойлгож байна. За ойлголоо. Та бүхэн ярилцлага 6 минутын дараа дуусах гэж байна. За энэ ярилцлагад дурддагдаагүй заавал хэлэх ёстой ч юм уу те аль эсвэл иргэжил хийгдэж байгаа ажлуудын онцлог чухлуудаас та дурдж байна. За маш их баярлалаа. Би бол энийг ер нь бол их завшаан гэж харж байна. Яагаад үг гэхээр нийслэл бол маш их олон ажлыг ялангуяа агаарын бохирдолтой тэмцэх ажлыг бол маш их ажил хийж байна. За дахиад би хэлэх зүйлээ хэлэхэд яг энэ агаарын бохирдолтой ганцхан төр засаг тэмцээд энийг бол үр дүнд хүрдэггүй юм байна. Энэ гурван талд одоо тэмцэл байх ёстой юм байна. Энэ юу вэ гэхлээр иргэн аж ахуйн нэгж байгууллага төр засаг гуруулаа хамтдаа энэ агаарын бохирдлын эсрэг тэмцэж үр дүнд хүрэх юм байна. Тэгэхээр бид нэр одоо унж байгаа машин тэргийгаа ч гэсэн одоо түлж байгаа галыгаа ядаж нэг хаймар түлхээ болж байгаа. Ядаж гал түллээ гэхэд аюулгүй байдлыг ангаад бүрэн бүтэн зуухан дээр одоо яг ийм хаврын ийм намрын үлрэл ийм одоо нөгөө сезон солигддог мөчтөр угаарталт хамгийн ихсдэг. Энэ угаарталтыг би одоо ярихгүй заавал болохгүй. Яг тэгэхээр одоо яг энэ сезон. Одоо бид нэр бороо оронгууд манайхан яндангаа суглаад дотроо түлшийгээ харангуудаа энэ маань ундарччээ гэж бодчихдаг. Тэгээд яндангаа суглаад өрхөө бүтгэдэг асуудал одоо маш их байна. Байсаар л байна. Зарим нэгэн намаа шүмжлэн ийм тэнэг хүн гэж хаана гэдэг ингээд уучлаарай байгаа учраас би энийг ингээд байн яриад байгаамаа. Тийм учраас одоо түлш чинь гадна талаасаа харахад ундарсан юм шиг боловч дотор талдаа нөгөө баг зэргийн цог байдаг юм аа. Тэр цогноос чинь өнгөгүй үнэргүй амтхаа угаарын хий гэж зүйл ялгардаг юм аа. Энэ зүйл байгаа цагт хизээж та яндангаа сугалж өрхөө бүтээж болохгүй. Гэрийн эзэн та магадгүй гэрийн эзэгтэй та гэр бүлийнхэндээ хайртай бол бүрэн бүтэн зуухан дээр галаа түлээд хоолоо хийгээчээ. Эвдэрхийн ан цавтай пишин энэ зуухнаас чинь та мэдэхгүй гэж болно. Та яагаад тэгэхээр угаарын хий CO нүрс төрөгчийн дутуу эсэл гэдэг зүйл ямар ч өнгө амд үнэргүй гарт баригдах зүйлгүй. Гэхдээ таныг хордуулж яадаг. Та унтаад өгдөг өглөөс ирэхгүй байх магадaltaй. Бүрэн бүтэн бай. Энэ нүүрснээс хамаа байхгүй. Энэ та түүхийн нүрс төлдөн үү, милийн хагасгүй мод төлнө үү хамаа байхгүй. Энэ чинь угаарын хий гэдэг чинь өөрөө нөгөө физикийнхаа томьёоллороо гал түлжил байвал нөгөө агаар шаталт хоёр чинь дундаасаа химийн урвалд ороод нүүрс төрөгчийн дутуу эсэл гэдэг зүйл чинь бол юу ч төлсөн ялгардаг юм аа.
Тийм учраас та 100 юуныга бүрэн бүтэн байдлыг хангаад угаарын мэдрэгчийг бид нар өнгөрсөнд бүх айл өрхүүдэд автомат одоо алсын зайн дамжуулж та угаарын мэдрэгчийг гэсэн. Дугрангууд нь битгий унтраагаач. Дугарлаа шууд хаалгуудыг нэгээд гэртээ агаар оруул. Өөртөө сайхан агаарл. Тэгээд угаарын мэдрэгчийн унтрангууд нь за одоо энэ угаарын мэдрэгч маань гэрт маань угаар байхгүй боллоо гэд тэгээд хаанаас угаар гарсан тэр их сурвалжийнхаа олоод нүкс аваан цаваа битүүлэх арга хэмжээнд орохгүй бол одоо сүүлийн 3-4 харамсалтайгаар одоо хүмүүс угаарцсан гэдэг кейсээр бид нар одоо байнгын ажилдаг. Угаарын мэдрэгч нь дугардаг, унтраагачдаг, буцаад унтдаг. Угаарын хин хүнд хөнгөн байдлаар өртдөг. Тэгээд эмнэлэг рүү хүрэгддэг. Яасан бэ гэхэлэр унтраачсан. Яасан бэ гэхэлэр энэ нэг юм нь хоол хийж яхад дуурайд байна. Уучлаарай энэ хоол хийж яхад нөгөө чиг миг уурга мэдрэхгүй. Энэ зөвхөн угаарыг л мэдэрдэг төгөөрөмж. Тэгэхээр хоол хийж яхад дуурж явал тэнцээ чинь угаар байна гэж ойлгоорой. Тэрнээс нэг бууз жигнээд утаас авслаа, уур савслаа гэж дуурайд байгаа юм бол ерөөсөө байхгүй. Тэр чинь тэр яндан 100-аараа пишингэрээ алдаж л байна гэдгийг л маш сайн ойлгоорой. Тийм учраас одоо нөгөө залуу хүний хувьд дахиад хэлэхэд хүүхдүүдийнхээ хараад тэр нэг 100-ыг хамаа алга тэр 800 мянган төгрөгөөр тэр нэг сайн зух аваад тавьчих. Тэр чинь та 10 хэдэн жил гэр бүлийнхнийхээ одоо эрүүл мэндэд анхаарч байгаа хамгийн том хөрөнгө оруулалт чинь. Тэгээд гэрээ сайхан дулаалчих. Таны гарах зардал чинь багасна. За 3 дугаарт манай нийслэлээс хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөртэй хамтарчих. Бид нар үнгүү хийн зугаж чинь тавьдаг. Тэгвэл та ямар ч угаарлалт гэдэг зүйл байхгүй. Хэрэглээдэр чинь бид нар туслаад өгье. Арга зүгээр хангаад өгье. Бүх зүйл дээр чинь бид нар хамтарч ажиллахад бэлэн байна л гэдэг хэлмээр байна. За баярлалаа. За эх хичээлийн агарын бохирдлыг бууруулах зорилтыг дахин нэг сонсъё гэж бодож байна. Эх хичээл ер нь ямар хуу төлөвлөгөөтэй хичнээн хуваар ямар хорт бодисууд энэ угаарын хий гэдэг ч юм. Заавчлаараа угаарын хийг бол оруулахгүй байна. Хүнд металлууд, хорт бодисууд, за нарийн ширхэглекс тоосонцрууд яаж бууруулах вэ? За эх хичээл бид нэр энэ бүс дээрээ одоо дахиад харуулхад энэ бүс дээрээ энэ бүдэг ногооноор байгаа бүс дээрээ айл өрхүүдийг бид нэр хийрүү шилжүүлнэ. За энэ улаанаар тэмдэглэсэн байгаа энэ 34 ширхэг 100-ыг бид нэр хийрүү шилжүүлнэ. Ингээд ирэхэд нийт агаарын бохирдол буюу одоо ер нь бол яг нийт агаарын бохирдол гэж бид нэр ярьж болдгүй. PM 2.5 гэж бодиснуудын тус нь ярьдаг байхгүй. Иргэдэд ойлгомжтой байханд бол эднүсийг нийлбэр дүнгийн аваад дундаж коэффициентийг нь гаргаад ирэнгүүт яг зүгээр иргэдэд хүмүүст ойлгомжтой байлгах үүднээс үзэхэд бид нэр дахиад 30% бууруулчихна. Энийг хараад. За энэ дээрээс бид нэр Баян зүрх дүргэд 338 өрхийг евро шилжүүлж байна. Сэргэгт эрчим хүч. Яг айл өрх болгон дээр нь сэргэгт эрчим хүчний панелийг. За баруун зүүн салаа дээр мини гридинг төсөл нэвтрүүлж байна. За дээрэс нь хэрвээ миний одоо хүслээр би бол одоо маш их зүйлөө тал таашаа бичиг явуулаад миний хүслээр хэрвээ бүтчих юм бол бид нэр 30-аас дээш хувиар агаарын бохирдлыг бууруулах боломжтой. Тэр нь юу вэ гэхээр евро 2-оос евро 5 ангил руу бид нэр шилжчих юм бол ер нь агаарын бохирдлыг бид нэр яг энэний 30%-аас гадна дангаар нь ахаад 40% бууруулчих болно. Евро 5-аас доош стандартын хоригдж юм болохгүй гэсэн үг шүү дээ. Тий. Ядаж ихний хэлжиндээ Улаанбаатар хотод 92-ыг ядаж евро 2-ыг зархаа болоод 95 биш евро 5 болгож очтой. Тэгэх юм бол бид нэр тээврийн хэрэгтээс үүдэлтэй агаарын бохирдлыгоо ер нь шийдчихнэ л гэж ойлгож байна. За баярлалаа. Ер нь хугацаа энд хүрээд өндөрлөж байна. Гэхдээ зүгээр нэг сонирхолтой асуултын та энэ дээрээс маш товчхон хариулаад өгөөрэй. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн даргын тухайд асууж байгаа юм шүү. Бусад аймгийн төвүүд бол мөн агаарын бохирдолтой байгаа. За зүүн тишээ гараа явахад Хинтээ аймгийн төв, Сүхбаатар аймгийн төв яг түүхийг өөрсдүүлж байгаа асуудал байгаа. Энийг ер нь явандаа яаж шийдэх юм бэ? Их товч хариулаад өгөөч. За дөнгөж сайхан манай цаг уур орчны шинжилгээний газрын дарга Баттулга түүний хамт олон бид нэр Солонгос улс руу яваад Солонгос улсын байгаль орчин эрчим хүчний яамныхантай уулзлаа. За манай цаг уур орчны шинжилгээний үндэсний хүрээлэнгийнх нь нийт 21 аймаг дээр энэ агаарын бохирдлыг одоо шалгах станцуудыг бид нэр одоо грантаар буюу боцолтгоо тусламжаар бүгдэн дээр нь сурлуулчлаа. За оны дараагийн үйл явдал шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо бид нэр яг эднүсийга химжээд яг одоо агаарын бохирдол нь юунаас их үсэртэй байна гэдгийг хэмжээд болчихно. Тэгэнгүүт бид нэр за одоо айл өрхөдийга гэрээ дулаалаа.
Эхний ээлжиндээ гэрээ дулаалаа. Хоёрдугаарт одоо манай Эрдэнэс Монгол дээр хагас коксын үйлдвэрийн төсөл бол явж байна. Ингээд бүтээд ирэх юм бол тэр төсөл маань одоо баригдчих юм бол бид нэр хагас коксороо орон нутгийг хангах боломжтой. Гэхдээ мэдээж хэрэг нөгөө 3 талын хамтын ажиллагаа буюу иргэд маань ихний ээлжиндээ гэр орноо дулаалчих юм бол агаарын бохирдол чинь 60 хүртэл хувиар буурах боломжтой шүү. Тийм учраас иргэд маань бас гэр орноо дулаалахыг уриалж байна. За баярлалаа танд. Өнөөдрийн ярилцлагаар их олон чухал тоо баримтууд олон стратегийн төлөвлөгөө хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн хуваалцсан танд баярлалаа. Ажилтны амжилт хүсье. За баярлалаа. Танд бас амжилт хүсье. Баярлалаа. Үзэгчдээ бид өнөөдөр нийслэлийн агаар орчны бохирдлоо тэмцэх газрын дарга мөн агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга ноён Мөнхбаатартай ярилцлаа. За ярилцлага Монгол Телевиз болон терминалийн пэйж дээр хадгалагдана мөн YouTube хуудас руу ороод та бүхэн терминал нэгтгэх чанал руу оронгууд чөлөөт ярилцлага гэсэн плейлист байгаа. Энд хамгийн сүүлд орсон дугаараар байршаад хэдийд ч тавтан үзэх боломжтой. За маргааш 14 цагаас иргэн уулзъя. Баяртай үзэгчтэй. Баярлалаа танд. Баярлалаа. За.